За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн хөнгөлөлт чөлөөлтийн талаар мэдээлэл өгье. За татврын алба нь бол татвар төлөгчдийг мэдээлэлээр хангах, төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих гэсэн юм 3 үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Тийм учраас та бүхэндээ энэ жил нөгөө хэрэгцээнд тулгуурласан зөвлөн туслах үйл ажиллагааныхаа хүрээнд сургалт сурчлагаагаа хийж байна. За аж ахуйн нэгж байгууллага ерөнхийдөө бол татвар төлөгчийг дотор нь хувь хүн болон хуулийн этгээд гэж бол хоёр ангилдаг. Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдэж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашигын бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод гадаадын хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. За албан татвар төлөгчийгээ болохоор дотор нь Монгол улсад байрладаг болон байрладаггүй албан татвар төлөгч гэж хоёр ангилж байгаа. Энэ маань болохоор татвараасаа зардлаа хасах уу, хэдэн хувиар татвар төлөх үү гэдэг нь одоо хаана байрлаж байгаагаасаа шалтгаалаад тодорхойлогдох маш юу гэдэг нь хамгийн том чухал ангилал гэсэн үг. За тэгэхээр Монгол улсад байрладаг аж ахуйн нэгжийн хувьд болохоор Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд эсвэл удирдлага байгууллага нь Монгол улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгжүүд маань хамрагддаг. Харин Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хувьд болохоор өөрийн төлөөний газраараа дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд эсвэл Монгол улсад болон Монгол улсаас их үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд маань бол ордог байгаа гэсэн. За Монгол улсад байрладаг аж ахуйн нэгжүүдийн хувьд болохоор татврын хувь хэмжээ нь 1%, 2%, 5%, 10%, 20%, 25% гэх мэтлэнгээр ийм хувь хэмжээгээр явагддаг байгаа. За 1% татврыг болохоор тухайн тайланд жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөг хүрээгүй аж ахуйн нэгжүүд маань хэлбэршүүлсэн гормын хүсэлт гэдэг ямиг илгээгээд илгээсэн хүсэлтийг нь харьяа дүүргийнх нь харьяа татврын алба нь хүлээн зөвшөөрснөөр хэлбэршүүлсэн гормоороо 1% тайлагнадаг. Мөн 0-аас 300 сая төгрөгийн хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн хувьд маань орлогоосоо зардлаа хасаад 1% татвар төлдөг ба. За 2% татварыг болохоор үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсан болон шилжүүлсний орлогын нийт үнгээсээ бол 2% татварыг төлдөг. 5% нь болохоор одоо арилжааны банкны гадаад дотоодын эрх үүсвэрээс татсан зээл, үрийн хэрэгслийн хүү, оюуны өмчийн эрх борлуулсны орлого болон програм хангамжийн эрхийн шимтгэл гэх мэтлэнгийн орлогуудад бол 5%-аараа татвар төлдөг. За 10% болохоор бидний мэддэг нийтлэг хувь хэмжээ буюу эрхийн шимтгэлийн орлого, хүүгийн орлого, ногдол ашигын орлого, даатгалын нөхөн төлбөр, эрх борлуулсны болон шилжүүлсний орлогод бол 10%-аараа татвараа төлнө. За 40% татварыг болохоор төлбөрт таавар, бооцоо тоглоом, эд мөнгөний хонжир цуглааны хонжирын орлоготой болохоор 40%-аараа албан татварыг төлдөг. За 20%-ийг болохоор одоо Монгол улсад байрладаггүй буюу төлөөний газараараа дамжуулан одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо өөрсдийн толгой компани руугаа одоо орлого шилжүүлж байгаа тохиолдолд зардал хасахгүйгээр одоо шууд 20%-аар одоо албан татварыг ногдуулж өгдөг байх нэ. За хасагдах зардлын хувьд бол одоо маш их маргаантай байж байдаг. Та бүхэн бол мэддэг. Одоо тайлан буцаагдах гол үндсэн шалгууруудын нэг болж өгдөг. Хамгийн эхлээд бол мэдээж борлуулалтын орлогоо дутуу тайлагнаснаас болоод одоо тайлан буцаагдах нэг шалтгаан болдог. Хоёр дахь том шалтгаан нь бол одоо хасагдах зардлынхаа ангиллыг одоо зөв хийгээгүй, хасагдах зардлаа зөв тусгаж өгөөгүй гэдэг одоо үндслээр одоо тайлан маш их буцдаг. За зардал гэдээ ярихын тулд одоо санхүүгийн бүртгэл болон татврын бүртгэл хоёрын ялгааг нь эхлээд цус дурдъя. Одоо санхүүгийн бүртгэл дээр болохоор тухайн аж ахуйн нэгж байгууллагын хувьд одоо орлого олох үйл ажиллагаатай хамааран гарсан зардлуудыг одоо мөн одоо урьдчилан гарсан зардал эсвэл хойшлогдсон зардал буюу өмнөх оныхоо
өмнөх онуудад гарсан зардлуудыг одоо тухайн тайлан жилдээ хасаад одоо шууд ашгаа тодорхойлох боломжтой байдаг бол татврын бүртгэлийн хувьд одоо ямар нэгэн байдлаар нөхцөл шаардлагыг одоо хангасан тохиолдолд хасагдах зардлыг одоо тусгаж өгнө гэж одоо заагаад өгсөн байж байдаг. За тэгэхээр хугацаа энэ дээр болохоор хугацаа маш чухал байдаг. Түрүүний хэлснээр бол санхүүгийн бүртгэл болохоор өмнөх онуудад гарсан зардлыг ч юм уу одоо мэдээж хойшлуулад гаргасан байгаа зардлуудаа бол яг энэ ондоо гаргаад нийт одоо ашгаа тооцоолоо гаргадаг бол татврын бүртгэлийн хувьд болохоор зөвхөн тайланд хугацаанд хамаарсан байх ёстой гэдэг юм хязгаарлалтыг тавьж өгдөг. Жишээлбэл одоо 2026 онд гарсан зардлыг бол зөвхөн 26 ондоо хасч өгнө л гэсэн юм шалгуурыг тавьдаг байгаа. За дараагийнх нь болохоор одоо төлбөрийн баримт бид эдийн хэлж зарснаар болохоор нөөтийн баримт гэсэн үг. Нөөтийн баримтыг болохоор нөөт төлөгч мөн бишээс үл хамааран одоо бүгд нөөтийн баримтыг одоо хэвлэж гаргаж өгөх ёстой байдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд одоо төлбөрийн баримтынхаа бүрдүүлэлтийг дутуу хийснээс мөн одоо баримтаа дутуу буруу бүрдүүлснээс болоод одоо төлбөрийн баримтын шаардлага хангахгүй байна гэд бас тайлан буцах бас нэг шалтгаан болж өгдөг байгаа. За дараагийнх нь одоо гайлын мэдүүлэг буюу гайлын бүрдүүлэлт. Энэ дээр болохоор магадгүй гадаадад худалдаа авалт хийсэн аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд нөгөө төлбөрийн баримтаа авах боломжгүйгээс болоод хасагдах зардалтаа тайлгнаж өгөх боломжгүй байдаг. Тийм учраас одоо аж ахуйн нэгж байгууллагууд маань тухайн хасагдах зардалтаа хамруулахын тулд заавал гайлын бүрдүүлэлт хийгээд хасагдах зардалтаа одоо тайлгнаж өгөх боломжтой болж орж ирдэг гэсэн үг. За мөн одоо хасагдах зардлын хувьд одоо тухайн одоо зардлыг төлсөн эсвэл одоо төлөхөөр тайлгансан байх ёстой гэсэн заалт байгаад байдаг. Энэ нь болохоор одоо бид эдийн хэрвээ одоо хин бусдад одоо орлого олгосон бол одоо тухайн аж ахуйн нэгж маань одоо суудагчийн үүргээ одоо гүйцэтгээд ТТ11, ТТ12, 13 гэсэн тайлангуудаа тайлгансан тохиолдолд бол хасагдах зардлаа болцол хангагдаад одоо зардал маань хасагдчих боломжтой байдаг. Жишээлбэл одоо юу гэдгийг жишээлбэл одоо бид эдийн хамгийн сайн мэддэг цалин хөдөлмөрийн үлссний тайлан байдаг шүү дээ. Хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалаа хасаж суудгаж аваад тайлгнадаг. Энэ маань болохоор бидний эргээд хасагдах зардал дээр бол ингэж тусгагдж орж ирдэг байгаа. За хөнгөлж чөлөөлтийн хувьд гэх юм бол татврын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль, хөнгөлж чөлөөлөлт эдлүүлэх журам гээд сангийн сайдын 2019 оны 292 дугаар тушаал мөн татврын тайлан үйлдэх туршаах хүлээн авах боловсруулахтай холбоотой журам гээд татврын ерөнхий газрын 2019 оны 260 дугаар тушаалууд дээр бид нар үндэслэж одоо хөнгөлж чөлөөлөлтийнхөө тайланг илгээнэ. За чөлөөлөлтийн хувьд гэх юм бол одоо яг хуулийн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн 21-р заалтанд бол нийт 16 төрлийн чөлөөлөлтийн заалтууд байдаг. За чөлөөлөлтийн орлогыг тайлгнахын тулд хэд хэдэн гол анхаарах асуудлууд байгаад байдаг. За нэгдүгээрт нь болохоор заавал одоо төлбөрийн баримтаар баталгаажсан байх ёстой. Буюу одоо захим төлбөрийн баримтын систем дээрээ чөлөөлөгдөх заалтаараа одоо орлогоо бол заавал шийдж өгсөн байдаг. Энэ маань болохоор нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулинд одоо нийцэж өгдөг. Гэтэл одоо нөгөө аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд гаргадаг бас нэг том одоо алдаач гэх юм уу юу гэхээр одоо нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуулиараа чөлөөлөгдсөн орлогуудыгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татврынхаа тайлан дээр давхар тусгаж өгөөд ингээд алдаа гаргаад байдаг. Энэ хоёр маань уг нь тус тустай хууль болохоор заавал тус тустай зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татврынхаа хуулийн энэ 16 төрлийн чөлөөлөгдөх заалтан дээр зааж өгсөн заалтаараа бол чөлөөлөгдөх орлогоо тайлгнаж өгнө гэсэн үг. За хоёрдугаарт нь болохоор чөлөөлөгдөх орлого олохтой холбогдсон гарсан зардлыг бол хасагдах зардлаар тайлгнаж өгдөг. Гэтэл манай аж ахуйн нэгжүүдийн хувьд яадаг вэ гэх юм бол маш их хэмжээгээр хасагдах зардал руугаа тайлгнаж өгөөд тэгээд нөгөө жилийн эцсийн тайлан маань маш их юм алдагдaltaй тайлан гараад идэг. Тэгэхээр энэийгээ бас та бүхэн маань анхаарал үзчих бах. За 3 дугаарт нь юу гэдэг вэ гэх юм бол одоо чөлөөлөгдөх орлоготой тайлан илгээжээд одоо тайлангаа хэрвээ засварлах шаардлагатай бол заавал одоо
нотлох бичиг баримтуудаа файл хэсэгтээ одоо хавсаргаж өгөх шаардлагатай байдаг. За энэ бүгдийг анхаарчих юм бол чөлөөлөх тохиолдолтой тайлан илгээхэд бол асуудал байхгүй гэж үзэж байгаа. За хөнгөлтийн хувьд гэх юм бол хуулийн 22 дугаар зөвлөдөө нийт 32 төрлийн хөнгөлтийн заалтууд байдаг. Хамгийн ихэнд нь болохоор одоо энэ дээр нэг юм юу оруулаад өгсөн байгаа. Жилийн эцэс болоод аж ахуйн нэгжүүд маань тайлангаа илгээх болохоор хөнгөлтийн нөгөө хавсралт мэдээ маань идэвхжихгүй байна. Тайлангийн програм дээр алдаа заагаад байна гэдээ маш ихээр асууж орж ирдэг. Гэтэл энд бол ямар нэгэн алдаа байхгүй. Хэрвээ одоо танаа байгууллага одоо хөнгөлтийн тайлан илгээгч байгаа болвол нүүр тайлангаа хадгалаад нүүр тайлан дээр мань байгаа үйл ажиллагааны орлого засах гэдэг цонх руугаа ороод үйл ажиллагааны орлого 300 сая ба түүнээс дээш гэсэн сонголтыг хийгээд өгөх юм бол хөнгөлтийн тайлангийн маань хавсралт мэдээ идэвхжиж гарч ирдэг байгаа. За тэгэхээр энэ бол хамгийн ихний бидний тайлан илгээх гол зүйл байгаа. За тэгээд хөнгөлтийн заалтууд маань дотроо бол 3 янз байгаа. 22-ийн 1, 22-ийн 5, 22-ийн 9 гэсэн 3 янз байгаа. За 22-ийн 1 гэдэг заалтын хувьд гэх юм бол тухайн албан татвар төлөгч маань тухайн тайланд жилийн борлуулалтын орлого нь 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн тайланд хугацаанд буюу 2 сарынхаа 10-нд тайлангаа илгээгээд төлөх ёстой албан татвараа 100% төлөөд төлсөн татвараасаа 90% нь одоо буцааж авах боломжтой байдаг. За хэдийгээр ингээд хөнгөлтөө идэх боломжтой ч гэсэндээ бас тавигдах хэд хэдэн шалгуурууд байгаад идэг. За тэр шалгуурууд нь юу вэ гэх юм бол нэгдүгээр одоо ашигт малтмал болон газрын тосны үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд мөн согтууруулах хундаа арх болон тамхины үйлдвэрлэл эрхэлж байгаа тамхи импортлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд болохоор энэхүү хуулийн заалтанд одоо хөнгөлтийн тайлан идэх боломжгүй байж байгаа. Мөн одоо түрүү нөгөө зохис дурдсан нөгөө 1% тайлангууд буюу хэлбэршүүлсэн гормоор хүсэлтээ илгээгээд хэлбэршүүлсэн гормын тайлан илгээсэн эсвэл 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд маань 1%-аар тайлгнаж байгаа шүү дээ. Энэ хоёр этгээдүүдийн хувьд мөн 22-ийн 5-ын заалтуудтайгаа одоо давхцуулан ийм хөнгөлт эдэлсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 22-ийн 1 гэдэг заалтыг бол эдлэх боломжгүй байдаг шүү. За 22-ийн 5 гэдэг заалтны хувьд болохоор одоо манай аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн түгээмэл ашиглагддаг заалт нь юу вэ гэх юм бол 22-ийн 5-ын 1 буюу бидний ярьж занснаар болохоор нөгөө аслагдсан бүсийн хөнгөлт гэж байгаа. Энэ нь болохоор нөгөө тухайн орон нутгийн төв нь Улаанбаатар хотоос хэрвээ 500 км-аас хол байх юм бол албан татварыг нь 50%-аар хөнгөлнө. 1000 км-ээс дээш байх юм бол 90%-аар хөнгөлнө гэсэн заалт байгаад байдаг. За энэ заалтанд хамрагдахын тулд одоо мэдээж бас хориглох салбарууд байдаг, хориглох заалтууд байдаг. За энэ дээр нь болохоор мөн түрүүний адил ашигт малтмал болон газрын тосны үйлдвэрлэл эрхэлж байгаа арх болон тамхи согтууруулах хундаа үйлдвэрлэх борлуулж байгаа газрууд ярианы үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд эрчим хүчний их үүсвэр үйлдвэрлэх борлуулах түгээж байгаа аж ахуйн нэгжүүд одоо иргэний нисхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд мөн авто зам болон замын байгууламж барьж засварлаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд болохоор эдгээр салбаруудад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бол хамрагдах боломжгүй байж идэг. Харин одоо яг ямар нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд энэ 22-ийн 5-ын 1-ийг хөнгөлтөнд хамрагдах вэ гэх юм бол тухайн аж ахуйн нэгж байгууллага нь тухайн орон нутагта орон нутгийнхаа одоо засаг захиргаандаа бүртгэлтэй байх ёстой. Тухайн орон нутгийнхаа татврын албатай байнгын одоо харьцдаг байх ёстой. Мөн одоо ажлын байрыг тухайн орон нутаг дээр одоо ажлын байрыг бий болгосон байх ёстой гэдэг ийм шалгуурууд байдаг. Тэр ажлын байр бий болгож байгаа гэдгийг нь одоо нийгмийн даатгалаар нь бол тодорхойлж өгдөг байгаа. Эдгээр нөхцөлийг хангасан тохиолдолд 22-ийн 5-ын 1 гэдэг одоо хөнгөлтөнд одоо хамрагдах боломжтой байж байгаа. За
2025 оны хувьд гэх юм бол шинээр нэг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэ нь болохоор 22-ийн 5-ын 22 гэдэг заалт. Энэ нь болохоор албан татвар төлөгчийн 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг одоо орлого олж эхэлснээ дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаагаар 90% хөнгөлнө гэсэн энэ заалт бол сая 26 оны 1 сарын 1-ээс бол хэрэгжиж эхэлж байгаа. Гэхдээ энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд 22-ийн 1 болон 22-ийн 5-ын одоо бусад заалтуудтайгаа одоо давхардуулан идэлхгүй гэж одоо хуулиндаа бүр заагаад өгсөн байдаг. За 22-ийн 9 хуулийн 22-ийн 9 гээд хөнгөлт. За энэхүү хөнгөлтийн одоо нөгөө бусад төрлийн хөнгөлтөөс ялгарх гол онцлог нь гэх юм бол одоо 22-ийн 1, 22-ийн 5 маань заавал нөгөө тайлант хугацаанд албан татвараа төлөөд тэгээд төлсөн татвараасаа 50%, 90%, 100%-ийг одоо хөнгөлөх боломжтой байдаг бол 22-ийн 9 гэдэг заалтын хувьд болохоор тухайн тайлант жилийнхаа одоо төлөх ёстой албан татвараасаа шууд хасаж тооцож төлдгөөрөө бол ялгаатай байгаа. Одоо 22-ийн 9-ийг бол манайхан 1% хөнгөлт гэдэг одоо нэлээд сайн мэдж байгаа бах те 2024 оны 8 сараас батлагдаад 9 сарын 19-наас ахуулаад хэрэгжиж эхэлсэн. Тэгээ энэхүү хууль нь болохоор тухайн татвар төлөгчийн үндсэн одоо нэг орлого олох үйл ажиллагаатай хамааралгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд элэгдэл тооцох үндсэн өрөнгөнд оруулсан өрөнгө оруулалт харилцаа хамааралгүй бусад этгээдүүдэд олгосон санхүүгийн дэмжлэг хандивын зардлыг тухайн тайлант жилийн төлөх ёстой албан татвараасаа хасаж тооцноо. Ингэж хасаж тооцохын тулд одоо тухайн аж ахуйн нэгжийн тухайн тайлант жилийн борлуулалтын орлогын 1%-аас одоо хэтрүүлэн эдлэхгүй гэсэн ийм заалт байгаад байгаа. За тэгээ энэхүү хуулийн заалт маань дотроо болохоор нийтдээ 11 төрлийн зүйл заалт байдаг. За жишээ нь одоо ингээ ой, ус, газар гээд байгалийн баялагийг ашиглах, сэргээх, эсвэл зам тээвэр нийтийн эзэмшлийн зам талбайг одоо байрж байгуулах, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдийн одоо нийгмийн асуудлыг шийдэх, эсвэл одоо соёл спортын барилга байгууламж барьж байгуулах, одоо олимпийн төрлийн спортын баг тамирчдыг баг болон тамирчдыг дэмжих санхүүгийн дэмжлэгүүд, эсвэл одоо нөгөө боловсролын систем юун дээр боловсролын үйл ажиллагаан дээр болохоор нөгөө сургалтын засгийн газраас зарласан нөгөө чиглүүлэх тэргүүлэх чиглэлийн одоо нөгөө чиглэлээр сурж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг сургалтын тэтгэлэг мэдээллийн IT инженер гэх мэтлэнгийн юм одоо нийт 11 төрлийн одоо сэдвийг хамарсан нэлээд юм өргөн хэмжээний одоо хөнгөлтийн асуудал байгаа гэсэн. За энэхүү хөнгөлтийн асуудлыг одоо зөвхөн татврын албан маань шийдээд хөнгөлчихгүй. Яагаад гэхээр хуулийнхаа 22-ийн 11 гэдэг заалтан дээрээ болохоор хөнгөлт идэх, бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах одоо шаардлага стандартыг салбарын асуудал эрхэлсэн одоо засгийн газрын гишүүн баталж хяналт тавина гэд заагаад өгсөн байгаа. За энэнийхээ дагуу болохоор яг өнөөдрийн байдлаар болохоор нийт 10 яам маань шаардлага стандарт гэдэг юмаа батлаад захиргааны хэм хэмжээний актанд одоо нийтлэгдээд хүчин төгөлдөр одоо мөрдөгдөж байгаа гэсэн. За энэхүү хууль батлагдсантай холбоотойгоор 2025 оны 9 сарын 1-нд одоо татврын ерөнхий газраас 0.1 тоот зөвлөмж гэдэг ямыг бол баталж гаргаж өгсөн байгаа. Мөн одоо татврын тайлангийн системүүдэд одоо программын өөрчлөлтүүд хийгдсэн байгаа. Нэгдүгээрт нь болохоор одоо бид хэдийн хэлж заншсанаар баримтны системдэр маань төлбөрийн баримт үүсгэхдээ хэрвээ 22-ийн 9-өөр хөнгөлт идэлгэж байгаа бол заавал нөөтийн 3-1-ээс бусад гэдэг сонголтоор хийж өгөөд үйл ажиллагааны орлуулах чиглэлээр нь
яг аль хуулийн заалтаараа хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив болгож байгаа. Яг тэр хуулийн заалтаа бол сонгож өгч төлбөрийн баримтаа бүртгэж өгнө. Гэт энэ баримт дээр маань ийм хөгжүүлэлт ороод ирсэн байгаа. Харин такс буюу захин тайлангийн систем дээр хөнгөлтийн тодруулга мэдээ гээд нийт 3 хавсралт мэдээ ороод ирсэн. За тэрний хамгийн эхнийх буюу Т1А гэдэг маягтыг нь болохоор одоо хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив болгосон этгээд буюу одоо хөнгөлтөнд хамрагдах байгаа хуулийн этгээд маань энэ Т1А гэдгээ маягтаа бүгэлж өгнө. Харин одоо хөрөнгө оруулалт үлээ авсан хуулийн этгээд маань Т1Б гэдэг маягтыг, санхүүгийн дэмжлэг, хандив үлээ авсан этгээд маань Т1А гэдэг маягтыг одоо бүгэлж өгөхөөр ингээд тайлангийн маягтуудад засвар өөрчлөлтүүд бол орсон. За 2025 оны хувьд бол хамгийн анхныхаа жил нөгөө нэг 22/9-өрөө тайлангаа хүлээж авч байгаа. Яг одоо бол тайлан боловсруулалт хийгээд явж байхад бол анхаарах асуудлууд байж идэг. За ерөнхийдөө бол энэхүү хөнгөлтөнд хамрагдахын тулд нэгдүгээрт бид нарт заавал хуулийнхаа зүйл заалтан дээр хамаарсан нийцсэн байх ёстой. Одоо жишээлбэл орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй байх ёстой. Нийгмийн хариуцлагыг хүрээнд хийгдсэн байх ёстой. Эсвэл одоо нөгөө борлуулалтын орлогын 1%-аас хэтрэхгүй байх ёстой гэх мэтлэнгийн нөгөө хуулийн нийтлэг шаардлагуудыг заавал хангасан байх ёстой. Хоёрдугаарт нь нөгөө салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүдийн баталсан буюу нөгөө яамдуудын маань баталсан шаардлага стандартад заавал одоо нийцэж өгсөн байх ёстой. Ингэсэн тохиолдолд одоо хөнгөлтөндөө хамрагдах боломжтой гэж үзэж байгаа. За тэгээ энэ жилийн хувьд болохоор нөгөө анхны жил орж ирсэн болохоор одоо тайлагнаад хөнгөлт эдлээ гэж орж ирсэн аж ахуйн нэгжүүдийн одоо илгээс нь тайлангаас хараад одоо дараах зүйлүүдийг анхаарах нь зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн байгаа. За нэгдүгээрт нь болохоор хэдийгээр аж ахуйн нэгжүүд маань одоо хуулийн хугацаанд тайлангаа илгээсэн хэдий ч нөгөө хөнгөлтийнхаа хавсралт тодруул одоо хавсралт мэдээ буюу хэм 02-8 эсвэл одоо тодруулга мэдээ Т1А гэх маягтуудаа ерөөсө бүглөөгүй ирүүлсэн байгаад байдаг. Тэгээ сүүлд нь энийг одоо нөхөлж бүглэхгүй яах вэ гэдэг ийм асуудал үүсээд байгаа. Тэгэхээр хэрвээ танаа хуулийн этгээд одоо хөнгөлтөнд хамрагдах байгаа бол заавал тайлангийн маягтуудаа бүрэн гүйцэд зөв бүгэлж өгөөрэй гэж үзэж байна. За дараагийн асуудал нь гэвэл хөнгөлтөнд хамрагдах гад ирүүлсэн хэрнээсээ яамдуудаа одоо буруу сонгож өгөөд байна. Жишээлбэл одоо юу гэдэг юм би хүүхдэд хэн нэгэн хүүхдэд боловсролын сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон хэрнээсээ сангийн яамч гэдэг юм уу хот байгуулалт барилга байгуулалтын яамч гэдэг юм ингээд шал өөр яам сонгож өгөөд байгаа болохоор та бүхэн яамдуудаа заавал зөв сонгож өгөөрэй гэж үзэж байгаа. За хамгийн гол юм нь юу вэ гэх юм бол гэрээгээ заавал үнэн зөв байгуулах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд маань одоо хамтран ажиллах гэрээ, ивент тэтгэх гэрээ гэх мэтлэр гэрээгээ байгуулсан. Хэн нэгэн аж ахуйн нэгж одоо ингээд хандив санхүүгийн дэмжлэг олгочоод эргээгээд хариуд нь одоо юу гэдэг танах одоо манай аж ахуйн нэгжийн логог байршуулж өгөөрөө, манай бараа бүтээгдэхүүнийг сурчилж өгөөрөө, эсвэл одоо ямар нэгэн байдлаар рил контент хийж өгөөрөө гэх мэтлэнгийн ийм нэг хариу нэгсэн гэрээнүүд байгуулсан байгаа. Энэ нь болохоор нөгөө яг үндсэн хуулийнхаа нөгөө нэг үндсэн шаардлагыг бол хангах өгөхгүй байгаа. Яагаад тэгэхээр яг хуулийн дээр маань одоо хандив болон санхүүгийн дэмжлэг олгоно гэдгцэн энэ нь болохоор нөгөө иргэний хуулийн дагуу бэлгэлийн гэрээтэйгээ яг нэгэн зүйл ойлголттой. Тэгээ бэлгэлийн гэрээн дээр ч юм болохоор хэрвээ хандив санхүүгийн дэмжлэг олгосон бол хариу төлбөргүй, үн төлбөргүй байх ёстой гэдэг юм шаардлагыг тавиад өгсөн байдаг. Тэгэхээр энэ маань одоо нөгөө хуулийнхаа үндсэн шаардлагыг одоо зөрчөөд байгаа гэсэн үг. За дараагийн нэг асуудал нь юу вэ гэх юм бол хэрвээ одоо хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг хандив олгосон бол заавал гэрээ байгуулна. Гэрээгээ байгуулсан бол заавал натратаар гэрчлүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьж өгч байгаа. Яагаад гэхээр жишээ нь одоо энэ жил нэлээд олон ийм газрууд орж ирж байгаа байхгүй. Гэрээгээ байгуулад гэрээн дээрээ бүр тусгаад өгсөн. Энэхүү гэрээ маань натратаар
одоо батлуулсан өдрөөс хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэд гэрээгээ байгуулсан хэрнээсээ яг 2 сарын 10 тайлангаа илгээх болсон чинь гэрээгээ натратаар батлуулаагүй 2 сарын 10-наар натратаар батлуулсан. Гэтэл тухайн гэрээ маань өөрөө 25 оны хөнгөлтөнд хамрагдах гэж байгуулсан шүү дээ. Тэгэхээр 26 оны 2 сарын 10-нд байгуулсан натратаар батлуулсан гэрээ маань одоо 2 сарын 10-наас батлуулсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болох гээд байдаг. Тэгтэл нөгөө өмнөх батлуулсан өмнөх гэрээгээр одоо хөнгөлт идэх гэж орж ирээд байгаа гэх мэтлэнгийн ийм одоо асуудлууд байгаад байгаа учраас дээрэс нь бүх яамдууд маань одоо заавал гэрээгээ байгуулсан гэрээгээ натратаар гэрчлүүлээрэ гэдэг ийм шаардлагыг тавиад өгсөн болохоор та бүхэн маань хэрэг гэрээ байгуулсан бол гэрээгээ заавал натратаар батлуулах ёстой шүү гэдгийг бас сануулж хэлье. За дараад нь болохоор гэрээ дүгнсэн акт. Яг энэ хуулийн заалт маань болохоор өөрөө болохоор нөгөө одоо шууд албан татвараа одоо төлөх үү аль эсвэл одоо яг хэрэгцээтэй хүнд нь хэрэгцээтэй мөнгийг нь шууд одоо ингээд хандив санхүүгийн дэмжлэг хөрөнгө оруулалт хийж оруулах уу гэдэг ингээд татвар төлөгчид хоёр төрлөөс сонголт олох өгж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ маань өөрөө нөгөө талдаа төсвийн мөнгөний зарцуулалт явагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг одоо заавал хянж үзэхийн тулд жилийн гэрээ дүгнсэн актыг одоо хандив санхүүгийн дэмжлэг олгосон болон авсан хоёр этгээд маань заавал гэрээ дүгнсэн актыг үлднэ гэж заагаад өгсөн байгаа. Тэгэхээр гэрээгээ заавал үлдээрээ дараагийнх нь зарцуулалтын тайлан сая дурдсан нөгөө цаана давхар нөгөө төсвийн мөнгөний зарцуулалт явагдаж байгаа болохоор магадгүй одоо яг таны олгосон санхүүгийн дэмжлэг хандив хөрөнгө оруулалтын мөнгийг яг зөв юмдаа гэрээний дагуу зарцуулсан уу юу гэдгийг одоо шалгаж үзэж одоо баталгаажуулахын тулд тухайн аж ахуйн нэгжүүд маань заавал зарцуулалтын тайлан болон нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ тайландаа. За хасагдахгүй зардлын тухайд гэх юм бол энэ маань өөрөө шууд төлөх ёстой албан татвараас хасаад тооцож байгаа учраас дахин хасагдах зардал руугаа тайлгнах юм бол одоо энэ маань давхардаж хасагдах гээд байгаа шүү дээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн маань хувьд энэчлийн хувьд хэдийгээр хөнгөлтөөсөө хасч тооцсон хэрнээсээ давхар нөгөө хасагдуулах зардал руугаа тооцож орж ирээд байгаа учраас аль болохоор хасагдахгүй зардалд тайлагнах ёстой шүү гэдгийг нь одоо сануулж хэлж байна гэсэн үг. За тэгээд энэ бас манай нөгөө зөвлөмжийг гаргахад бас маш аж ахуйн нэгж хуулийн хуулийн этгээдүүдээс хамгийн бас асууж байсан нэг зүйл нь юу гэх юм бол нөгөө татварын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нөгөө 22-ийн бусад төрлийнхээ албан татварын хөнгөлтүүдтэй нөгөө хамтд нь идэх боломжтой юу гэж асууж орж ирээдсэн. Тэгэхээр энэ бол боломжтой. Гэхдээ эхлээд нөгөө хуулийн 22-ийн 9 заасан албан татварын хөнгөлтийг хасаж тооцсны дараах дүнгээсээ 22-ийн 1 болон 22-ийн 5 гэдэг хөнгөлтүүдийг одоо идэх боломжтой шүү гэдгийг танилж өгье. За дараагийнх нь одоо бид нар цахим төлбөрийн баримтаар баталгаажсан байх ёстой гэж заагаад байдаг. Гэтэл манай нөгөө аж ахуйн нэгжүүд маань нэг бол шууд нөгөө нөөт нь огтхоор энгийн баримтаар эсвэл чөлөөлөгдөх баримтаар эсвэл тэг хувьтай баримтаар маш их баримтуудаа нөгөө үйлдэж орж ирээд байгаа. Тэгэхээр тэхгүй заавал нөөтийн 3-1-ээс бусад гэдэг төрлөөр бүртгэн. Ингэж бүртгэж байгаа маань нэгдүгээр татвар ногдохгүй, нөөт ногдохгүй, хоёрдугаар зардал давхар тусхдахгүй гэсэн утгатай учраас заавал нөөтийн 3-1-ээс бусад гэдэг сонголтоор төлбөрийн баримтуудаа үйлдэж өгчээж 22-9-ийн хөнгөлтөнд хамрагдах боломжтой шүү гэж үзэж байгаа. За тэгээд хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг хандивыг одоо хүлээн авсан этгээдүүд маань заавал тайлан ирүүлж байгаа. Тэгээд түрүүн бол бас дуртахад хөрөнгө оруулалт хүлээн авсан этгээд маань тэм 1-ийн санхүүгийн дэмжлэг хандив хүлээн авсан этгээдүүд маань 1-ийн гэсэн маягтаа заавал бүгэлж өгөх ёстой. Тэгэхээр нөгөө одоо энэжлээс болоод шинээр орж ирж байгаа асуудал юу гэх юм бол нөгөө төсөвт байгууллагууд маань ерөөсөө аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлан илгээдгүй байсан чинь энэжлээс маш их хэмжээний хандив санхүүгийн дэмжлэг хүлээгээд авчаар манайх тайлан илгээх үгүй юу гэж маш ихээр асууж орж ирж байгаа. Тэгэхээр төсөвт байгууллагууд маань хэрвээ санхүүгийн дэмжлэг хандив хүлээн авсан бол заавал аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлангийн төрлөөр бүртгүүлээд тайлангаа илгээ шүү гэдгийг сануулъя.
За тэгээд хэрвээ одоо санхүүгийн дэмжлэг хандив хүлээн авсан этгээдүүд бол заавал харилцаа хамааралтай юугүй юу гэдэг шалгуураа үзээрэй. Энэ муу харилцаа хамааралтай байх шалгуур маань татврын ерөнхий хуулийн 27-г заасны дагуу бол тодорхойлогдно. За ингээд миний тавих хичээл дуслаа.